Сайн байцгаана уу сонсогчдоо. Эртний Египтийн үүсэл, соёл иргэншлийн хөгжил, бурхад, пирамидууд, оршуулгын ёслолын талаар тайлбарлан хүргэе. Эртний Египт бол дэлхийн хамгийн нэртэй соёл иргэншлүүдийн нэг бөгөөд Нийл бүрний дагуу газар нутгийг хамран оршин тогтнож байсан. Тус соёл иргэншил ойролцоогоор манай эртний өмнөх 3100 оны орчим нэгдэж дараа нь фараончуудын үе буюу хэдэн мянган жилийн турш тогтвортой хөгжсөн байваа. Египт нь Нийл мөрний дагуу байрлаж түүний усчлалтаар хангамж авдаг байсан. Нийл мөр нь тус улсын амин сүнс гэж хэлж болох бөгөөд эртний Египтчүүд жилбэрийн үерийг бурхны бэлэг гэж үздэг байсан. Дээд Египт өмнөд хэсгээр нарийнхан, хөндөй, уулас, хад чулуутай байдаг. Доод Египт хойд хэсгээр Нийл мөрний хадаг, үржил шимтэй газруудтай байдаг. Ойролцоогоор манай эртний 3100 онд Менес Нармер хаан дээд болон доод Египтийг нэгтгэх нь анхны төвлөрсөн улсыг байгуулсан хүн юм аа. Үүнээс хойш фараончууд Египтийг удирдах өөрсдөө бурхны төлөөлөгч гэж үздэг байсан. Египтийн түүхийг үндсэн гурван том үед хуваадаг. Эртний хаан тулсан манай эртний өмнөх 2686 оноос 2181 он. Пирамидын 90 үе хүчрхэг төвлөрсөн засаглалтай байсан. Дунд хаан тус манай эртний өмнөх 2055 оноос 1650 он. Урлаг утга зохиол хөгжсөн үе байжээ. Шинэ хаан тулсан манай эртний өмнөх 1550 оноос 1070 онд Египт хамгийн хүчрхэг болж нутгаад хэлсэн юм аа. Египтийн пирамидууд бол дэлхийн хамгийн гайхалтай архитектурын бүтээлүүдийн нэг юм. Тэдгээр нь зөвхөн бус биш харин фараончуудын бурхандаа нэгдэг хаалга гэж үздэг байсан. Фараончуудыг нас барсны дараа бурхтын ертөнцид дахин амьлуулахын тулд пирамид барьсан байваа. Фараоны сүнсийг хамгаалах нарны бурхан Патай холбогдох Осирисийн ертөнцид сүнс нь амар амгалан хүрэх зам гэж үздэг байсан учраас эртний Египтчүүд пирамид барихдаа асар олон хүнийг дайчилж 20-30 жил зарцуулж байсан гэж тэмдэглэн үлджээ. Чулуу олборлог Осван, Гиза зэрэг газраас том шохон чулуунуудыг зөвөрлөдөг байжээ. Чулуунуудыг налуу зам, усан сувг, модон нөнхрүүшт ашиглан тээвэрлэдэг байжээ. Чулуунуудыг шат дараатай урьж пирамидуудын хэлбэрт оруулдаг байсан. Гизагийн 3 том пирамид байдаг. Египтийн хамгийн том пирамид, Хафрын пирамид Спинксийн хажууд байрладаг. Менкурагийн пирамид хамгийн жижиг боловч нарийн хийцтэй гэж үздэг. Египтийн шашин олон бурхадтай бөгөөд тэдний өдөр тутмын амьдралдаа шүтэн биширдэг байсан нарны бурхан Па бүх бурхтын хаан Египтийн гол бурхан юм аа. Осирис үхэгсдийг шүүгч дахин төрөлтийн бурхан гэж үздэг. Анибус Муми оршуулгыг хамгаалагч бурхан гэж үздэг. Тоод бурхан нь бичгийн бурхан, мэргэн ухаан, цаг хугацааг хариуцдаг. Мат нь үнэн шударга, ёсны бурхан гэж тус үздэг байжээ. Үхэгсдийн шүлтийн ёслол нь нас барсны дараа хүн үхэгсдийн ертөнцид очиж Осирис бурханы шүлтийг давж мөнхийн амьдралд хүрэх хэсэг нь шийдэгдэн гэж үздэг байжээ. Анибус бурханы зүрхийг Мат бурханы өдтэй харьцуулж жигэндэг байсан. Эртний Египтийн шашинд нас барсан хүний сүнс Осирис бурханыг шүүх танхимд хүрэх үед зүрхний жинлэлтийн ёслол болдог. Энэ үед Анибус бурхан нас барсан хүний зүрхийг Мат бурханы өдтэй жигнэж тухайн хүн үнэнч зөв амьдарсан эсхийг шалгадаг байжээ. Анибус бурхан нас барсан хүний зүрхийг аваад жин дээр тавьдаг. Жингийн нөгөө талд Мат бурханы үнэн шударгасныг бэлэгддэг гэж үздэг. Тоод бурхан нь бүх үйл явцыг тэмдэглэж бүртгэл хөтлөнө. Хэрв зүрх нь өднөөс хөнгөн байвал тухайн хүн үнэнд зөв амьдарсан гэж тооцогддог байв. Осирисийн диваажинд очино. Хэрв зүрх нь хүнд байвал тухайн хүн нүгэлтэд амьдарсан гэж үздэг байжээ. Аммит гэх араат нь зүрхийг нь залгиж мөнх ус болгон гэж үздэг байваа.
Египчүүдийн үзэл зүрх бол хүний оюун ухаан, сэтгэл, үйл хөдлөлийг агуулсан чухал эрхтэн гэж үздэг байв. Тиймээс хүний зүрхийг шинжилж тухайн хүний сайн муу үйлийг үнэлдэг байжээ. Мад бурхан нь үнэн шударга, ёс суртахуун, тэнцвэрийг илэрхийлдэг. Түүний үд нь хөнгөн буюу хорон санаагүй цэвэр сэтгэлийн бэлэгдэл тул түүнийг жингийн хэмжүүр болгон ашигладаг байваа. Энэ ёслол нь Египчүүдийн үхлийн дараах амьдралын гол шийдвэрлэх мөч байсан бөгөөд бүх хүн зөв шударга амьдралыг хичээдэг байсан шалтгаануудын нэг юм. Египчүүд нас барагчдын биеийг занданшуулж муми болгон хувируутдаг байсан. Занданшуулах үйл явц нь биеийг угааж, ариун усаар цэвэрлэнэ. Дотор эрхтнүүдийн гаргах ходоод, уушиг, элэг эцсийг нь авч каноп савнд хадгална. Хатаахан натрон давсаар 40 хоног хатаана. Боож маск хийх даавн боолтоор ороож шүтээний маск болгон зүүдэг байв. Эцэст нь фараоныг алтан авсанд хийж пирамид дотор байршуулдаг зан үйртэй байжээ. Египтийн соёл иргэншилд бурхад пирамид оршуулгын ёслол, шашны үзэл зэрэг олон онцлогтой байв. Фараон бол бурхны төлөөлөл, пирамид бол сүнсний аяллаа хаалга. Бурхад хүний амьдрал, үхэл, дахин төрөлтийг удирдана. Египтийн соёл иргэншил дэлхийн түүхэнд асар том нөлөө үзүүлсэн бөгөөд тэдний үлдээс нь өнөө хүртэл судлагдсаар байна. Одоо Египт оронд руу зорчих аялагчдын тоо жилээс жилд нэмэгцээр байна. Энэ гайхамшигтай түүхээс өөрийн контент нь багтааж байгаадаа талархалтай байна. Манайх Diamond Story пэйж хуудастай болсон. Линкийн доор комент хэсэгт байршуулъя. Манайх энергийн чулуун, бугуйч, 7 хүрдний чулуу, эфирийн тос, лаа зэрэг бүхий л олон төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг. Та бүхэн пэйждээ нэгдээд үзээрэй. Контент маань таалагдж байвал бусдад түгээгээрэй. Мөн лайк, subscribe дараад сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.